Хөвсгөл аймгийн Улаан улс сумын Улаан тайгын улсын тусгай хамгаалттай газрын хамгаалтын захиргаа улсын тайгын дархан цаазат газар, хоригдл сардгийн дархан цаазат газар гэсэн хоёр дархан цаазат газрын 1.6 сая гаруй га газрыг хамран хамгаалалт, хяналт шалгалт судалгаа шинжилгээ, аялал жуулчлалын асуудлыг хариуцсан ажиллаж байна. Хөвсгөл аймгийн Улаан уул Баянзүрх сумдын нутгийг хамардаг Улаан тайга орчмын газар нутгийг анх 2003 онд байгалийн төсөлбөрт газрын ангиллаар улсын тусгай хамгаалтанд авч 2011 онд ангиллал дэвшүүлэн дархан цаазат газар болгосон. Улаан уул болон Эрдэнэчин Лүмс сумын нутаг дэвсгэрийг хамарсан нийт 188,634 га талбай бүхий байгалийн өрмөц бүс нутагт хамаардаг. Хоригдл сардгийн нуруу нь Хөвсгөл нуурын баруун өмнөд хэсэг, Дархтын хотгорын зүүн өмнөд талаар хойш чиглэлд 130 гаруй км үргэлжтэн тогтсон сүрлэг улсын тогтоц юм а. Хоригдл сардгийн нуруу болон түүний орчмын нутгийн байгалийн онгон төрхийг хадгалах хөрс ус ургамал амтны аймгийг хүний үйл ажиллагааны сөрөг нөлөөллөөс хамгаалах зорилгоор улсын хурлын 1997 оны 47 дугаар тогтоолоор улсын тусгай хамгаалтанд авсан байна. Хоригдл сард улаан тайга бол биологийн төрөл зүйлийн маш олон ховраан амттай газар нутаг. Жишээлбэл хоригдл сардгийн дархан цаазат газарт аргал хонь байдаг. Хөвсгөл аймагт ганцхан хоригдлтой байдаг аргал хонь байдаг. 50-аас 70 орчим байдаг бол хандгаа 100 гаруй, янгир ямаа 360-аас 400 орчим байдаг ийм онцлогтой. Манай хамгаалалт цагаар чинь 2012 онд байгуулагдсан. За 2010-ад онд бол бараг цас цоолох амтны улам өр гэж юм байхгүй байдаг гэсэн юм хамгаалтанд орохоос өмнө аль газар улаан тайгцэр хоригдл сардагч ер нь байхгүй болж байсан. За хамгаалалт цагаараа байгуулснаас хойш ингээд зэрлэг амтан зэрлэг амтад төрлөх нутагтаа иргэн ирсэн. Бол хаан чатсан зэрлэг амтны харагдан улам өр өнтер тэгэл харагддаг болсон. Гэрийнх нь буг урамдаал янгир ямаа үлжээл ийм болж өссөн. Хамгаалтын үр дүнд улаан тайга хоригдл сардаг зэрлэг амтын деважин болсон газар нутгаа. Дээрх газар нутгуудад 2010 онд зэрлэг ан амьтан тоотлогоо ховордож зарим ан амьтад устж аюулт тулж байсан. Өнөөдөр хамгаалалт сайжирч буг баавга янгир хандгай аргал угуулцын тоотлогоо нэмэгдэж ховор болон зэрлэг ан амьтдын чухал амьдрах орчин болсон хамгаалттай газар нутаг болжээ. Өнөөдрийн байдлаар нэг ховордож байсан янгир 360-аас 400 орчим, аргал хонь 50-аас 70 орчим, баавга 6-аас 8, хандгай 100 гаруй болж өснө нэмэгцээр тусгай хамгаалтанд авснаар олон бодит үр дүн гарч байна. Ийхүү цэнхэр тайга тусгай хамгаалтанд орсноор малчин айлын гадаа буг урамдаж, аргал янгир бэлчиж зэрлэг ан амьтад нутагтаа буцсан иржээ. Энэ нь дэлхийн нийт зэрлэг ан амьтны экосистемд нөлөөлөх ач холбогдол үнцнийг илүү ойлгож, хүн гэж амьтан зэрлэг ан амьтантай салшгүй холбоотой. Бид байгаль дэлхийг хайрлаж хамгаалах нь зүй ёсны үүрэг хариуцлага гэдгийг ухамсарлаж тусгай хамгаалалттай газар нутгийн үнц нь ач холбогдлыг ойлгож орон нутаг нутгийн иргэдэж нутгаа хамгаалах гэж нэгдэж чаддаг болсны үр дүн гэдгийг байгаль хамгаалагч нар хэлж байлаа. Улаан тайгын улсын тусгай хамгаалалттай газарт 60 гаруй зүйлийн хөвгтэй амьтан түүн дотор нэг ховордсон аргал янгир хандгай хүдэр жацуулан зэрэг 20 гаруй төрлийн амьтан байдаг. Тусгай хамгаалтанд орсноор өснө нэмэгдэж өн мөнхийн Монголыг бүтээсээр байгаамаа.